Галдан бошигт хааны Мендэсний 380 жилийн ойн хүрээнд Ховд аймгийн засаг даргын тамгын газар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Магасрын Баянзуулын нэрэмжит Ховд аймгийн нийтийн номын сан, Монгол Улсын үндэсний номын сантай хамтран Галдан бошигт хааны байгуулсан Ховдын түүхийн алтан цадиг оршвой ном бүтээлийн үзэсгэлэнг Ховд аймгийн засаг даргын тамгын газрын иргэний танхимд зохион байгуулж байна. За энэхүү номын үзэсгэлэнгийн маань гол онцлог нь юу вэ гэхээр ойрд судлал болон одоо тоод бичиг одоо төв төлдөр бичигдсэн ном зохиолоод өмнө дээрээс нь Галдан бошигт хааны тухай одоо түүхэн их сурвалжуудыг одоо олон нийтэд дэлгэн сонирхуулж байгаагаар онцлог юм. Мөн түүнээс гадна энэхүү үзэсгэлэнг Монголын үндэсний номын сантай хамтран зохион байгуулж байгаараа илүү онцлог байна. Мөн манай номын сангийн зүгээс судалгаа шинжилгээний ажлуудыг хийж одоо шаардлагатай материалуудыг хөдөө орон нутгаас татаж авах олон нийтийн сурталчилгын ажлуудыг ингээд шатараатаагаар зохион байгуулан ажиллаж байна. Мөн түүнээс гадна одоо орон нутгийн сонин дээр бичигдсэн одоо Галдан бошигт хаантай холбоотой мэдээллүүдийг одоо фото зургийн үзэсгэлэн байдлаар бэлдэж байршуулсан байгаа. За тэгээд үзэсгэлэн маань одоо хааны хэсэгт байрлагдсан энэхүү хуйлмалууд дээр одоо олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа гадаадын иргэд төлөөлөгчдөд зориулаад Галдан бошигт хааны одоо түүхийг англи, монгол одоо кириллээр ингээд бичиж байршуулсан. Одоо оролцож байгаа бүх хүмүүст одоо мэдлэг мэдээлэл өгөх юм боломжтой энэхүү үзэсгэлэн маань явагдаж байна. Энэхүү номын үзэсгэлэнд Ховд аймгийн нийтийн номын сангаас 350 орчим ном бүтээлийг дэлгэн олонний хүртэл болгож байгаа бол Монгол Улсын үндэсний номын сангаас тод бичгийн ном, Галдан бошигт хаантай холбогдолтой ном, эрдэм шинжилгээний хурлын бүтээлүүд, ойрд судлалын бүтээлүүд, утга уран зохиолын бүтээлүүдээс дээжлэн дэлгэн тавьжээ. За энэ түүхтэй өдөр Ховд аймгийн засаг даргын тамгын газар Ховд аймгийн нийтийн номын сан хамтран зохион байгуулж байгаа одоо Галдан бошигт хааны 380 жилийн ой зориулсан номын үзэсгэлэнд Монгол Улсын үндэсний номын сангаас хамтран ажиллаж байна. Энэ дотоод бид нар бол Галдан бошигт хааны тухай ном бүтээлээс гадна түүний судлал мөн одоо гар бичмэл сурвалж бичгүүдээс танилцуулахаар одоо ингээд дээшлэн авчирсан байгаа. Ерөнхийдөө үндэсний номын сан гар бичмэл одоо ховор, ном судар одоо хадгалдаг, одоо сурталчилдаг, түгээн дэлгэрүүлдэг үүднээс 380 гаруй тод бичгийн ном байдаг. Үүнээс одоо Галдан бошигт хааны одоо холбогдолтой ном гэвэл 100 гаруй байна. За үүнд одоо тодорхой хувь нэмэр оруулж байгаа ойр сурлалын цуврал бүтээлүүд Галдан бошигт хааны одоо тухайн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын бүтээлүүд мөн утга уран зохиолч одоо гарсан дөрвтэй бүтээлүүдийг тавьсан байгаа. За хамгийн гол онцлог гэвэл ойрдын зай бандит Намхай Жанцын одоо амьдрал уран бүтээлийг харуулсан намтар буюу сарны гэрэл хэмээх зохиолын одоо тухай танилцуулга хийгдэж байна. Энэ юу гэхээр одоо 17 дугаар зууны үеийн тухайн одоо Намхай Жанцын намтрыг түүний шавь 1690-д онд бичсэн энэ ном манаас гол онцлог. Энэ нь ойрдын түүх бодоод Галдан бошигт хаан түүний эцэг Эрдэнэбаатар хунтайж мөн их юм агаа нарын амьдрал одоо түүхийг харуулсан мэдээс одоо орсон байдгаараа онцлогтой. За үүнээс гадна бид нар бол Галдан бошигт хааны ерөнхийдөө нийгэмд оруулсан улс төр нийгмийн зүтгэлтэн, шашинд оруулсан шашны одоо шинтгэл хийсэн томоохон зүтгэлтэн мөн одоо цэрэг дайны хувьд бол Монгол Төв Азийн одоо хүрээнд манжин эсрэг тэмцэн тууштай тэмцэх гэдгээр нь онцлог зохиол бүтээлүүдэд танилцуулж байна. Галдан бошигт хааны байгуулсан Ховдын түүхийн алтан цадиг оршвой ном бүтээлийн үзэсгэлэнд Галдан бошигт хааны ном бүтээлээс гадна түүхийн сурвалж бичиг, гар бичмэл, эрдэмтэн судлаачдын бүтээл, туйрвал, бурхан багшийн айлдвар болох ганжуур, хүлгэн судар, Төвд Монголын гигантнуудын тайлбар, сүмбэн судар бүтээлүүдийг ном сонирхогчид онцолж байна. Энэ бол ганжуур байгаа. Энэ бол ганжуур бол бурхан багшийн гэгэрснээс хойш 45 жил одоо айлцсан номыг нь бол шавнар нь хойно бол бичиг үсэгт болгосон байдаг. Ингээ 3 удаа бол эмхтгсэн гэж ярьдаг. Эхнийх нь эмхтгэлийг нь бол хамгийн өөрөөс нь огт холдоогүй байсан гунгав уу хотл баясгалант гэж шавар ахлуулсан 500 архтуудаар бол эхнийхээ зарилэг хураалтыг явагдсан. Хамгийн сүүлчийнх нь бол Ашок хааны ивент тэтгэлгээр бол хамгийн сүүлчийн зарилэг хураалт нь явагдаад энэ ганжуурын 100 гаруй 108 бот бол бүрдсэн байдаг. Энд бол сүмбэн байна. Энэ сүмбэн бол ямар учиртай вэ гэхээр ганжуурт бол ингээд тайлбар хийсэн зохиол бүтээлүүдийг бол данжуур гэдэг. Ганжуурыг бол зарилгын хөрвүүлэг гэж орчуулдаг.
Данжуурыг бол шаштрын хөрвүүлэг гэж орчуулд юм байна. Тэр данжуур бол шүү дээ энэ ганжуурт хийсэн энтгийн мэрэгдүүд тайлбарууд байгаа. Энэ сүмбэн бол шүү дээ төвд Монголын мэрэгдүүд бол Бурхан багшийн айлдварт, үеийн гэгэнтнүүдийн айлдварт бол тайлбарууд хийсэн. Энийг бол сүмбэн буюу сүмбэм гэж нэрлэдэг юм аа. Тэгээ энд бол ийм бүтээлүүд бол хадгалагдаж байна. Энд бол сайхан энэ Монгол ганжуур байна. Энэ бол Сахрын Лигдэн хааны зарилгаар бол Монгол данжуурыг бол анх гэж монгол хэлэнд хөрвүүлж бард буулгаад хэвсэн ийм мэдээ баримтууд байж байгаа. Энэ бол анх эхэлж энэ Монгол ганжуурыг бол энтгийн нэг эрдэмтэн Догч Чандра баха тэр гэрэл зургаар буулгаад бол цоо хөв бол хадгалагдчихсан. Тэгээ энийг бол сүүлд энтгийн засгийн газраас бол яагаад ивент итгэхэд энэ дахиж энийг хэвлэлтэнд оруулаад Монголын бүх хүрээ хийдүүд, аймгийн хүрээ хийдүүд тэгээд том номын сонгуудад бол ингэж бүгднгээ ингэж тарааж илгээсэн юм зүйлүүд байгаамаа. Энүүгээр бол сайхан сурвалжууд энэ тод сурвалжууд бол энэ Чингис хааны тухай бол тод сурвалжууд энэ бол уугар ардын үлгэр туйл гэсэн энэ сайхан тод дурсгалууд бол энүүгээр хадгалагдаж байна. Харагч байна. Энүүгээр бол одоо тод номын гэрэл төвөөс бол гаргасан ийм сайхан сурвалж бүтээлүүд бол хадгалагдаж байна. Монгол данжуурт хийсэн данжуурыг бол кирид үчигт бол буулгасан энэ хувьд бол ингээ хадгалагдаж байна. За тийм учраас одоо судлаач номыг одоо шимтэн уншигчд, сонирхогчд байж та энэ сайхан номын үзэгсэнд хүрэлцэн хурж ирж энэ сайхан эрдмийн далаагаар аялцгаагаараа гэж хүсье. Та бүхэнд Галдан хааны сүүдэр ташаарсан 380 жилийн ой мэндийг хүргье. Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд Ховд аймгийн засгийн тамийн газар дээр энэ ойр судлалын номын сан ойр судлалаар гарсан ном bitээлийн үзэсгэлэн гарч байна. Энтэй бас таараад их баяртай байна. Энэ үзэсгэлэнд манай тод номын гэрэл төвөөс эрхлэн гаргадаг номууд тавигдсан байна. Тэгээд манай тод номын гэрэл төвнийг 200 орчим ном хийсэн юм байна. Тэрний үндсэн цуврал нь бол Библиотека Оритика гэдэг ойр судлалын номын сан гэсэн нэртэй цуврал. Энэ цуврал одоогоор 124 ширхэг гарч байгаа. Тэгээд цааш жилийн гарах байх. Яг энэ жил клуб 10 хэдэн дугаар гарахад бэлтгэгдэж байна. Энэ бол ерөөсөө ойр судлалаар гарсан ойр судлалын түүхийн нэг сурвалжуудыг баг ихэнх нь эзэлж байгаа. 60 70 ширхэг номууд бол энэ номонд бол дотор байна. Түүхийн сурвалжуудыг гэвэл одоо бид энэ жишээ нь энэ дотор биеэр дайлж өрн нөмрийн газрыг төвшсөн тогсох бодлогын бичиг. Судлаачид бол инх хамгааллын бодлогын бичиг бичдэг. Энэ од нэгүсний 1677-оос 1697 21 жилийн Манжчин улсаас зүүн гар улс буюу Галдангийн эсрэг хийсэн дайны тухай түүхээ бичиж гаргасан юм. Тэгээ тухайн үед энийг Манж, Хятад, Монгол үчиг гаргаж ирсэн. Бид нэр энийг бүгдийг харгуулж сайхан хэрэл үсгт болгосон байгаа. Ер нь тод номын гэрэлтэй бол ойр судлалын маш олон бүтээл сурвалжуудыг гаргаж байна. Энэ ном сурвалж дотор байна. Зүүн гарын бодлогын бичиг гэдэг 10 бот ном. Тэр бол 1700 оноос 1765 хүртэл 65 жилийн турш Манжчин улс зүүн гар улсын эсрэг явуулсан бодлогоо төрийн бодлого байдлаар бичиж гаргасан. Тэр номыг бид бас ингээд манж хэлнээс нь орчуулж гаргасан. Тэгэхээр бидний 124 бот ном зүгээр гар таарснаа ингээд хэвлээд яваагүй юм байна. Нэгэн гүн бодлоготой. Тэгэд ялангуяа энэ Галдан бошгот хааны мэндэлсийн 370 жилээс хойш 10 жилийн дотор бид нэр бол энэ ойрдын түүхийг олон ном битэл дээр ингээд бодлогоор ажиллаж байна. Одоо бид нэр бол энэ жил гарч байгаа номууд ч гэсэн бүгдээрээ энэ Манж зүүн гар Оросын хоорондын харилцааны яг үндсэн баримтуудыг хэвлэж гаргаж байгаа. Ийм байдлаар бид ингээд дахиад нэг 5 жил ажиллахад ойр судлалын одоо баг энэ цуврал маань 200 хүрэх байх юм байна. Дээр нь бол ойр судлалын бүхэд нь одоо суур номууд нь мэрэгжлийн төвшөнтэй оролцоотойгоор хэвлэгдэн гарна. Ийм учраас уншиг сонирхчдын аймгийн номын сан маань иж бүрнээр байгаа номуудыг үзэж танилцаасаа гэж бодож байна. За дээр нь Галдан бошгот судлал гээд 1 2 гэж 10 жилийн өмнө гарсан. Энэ жил бол Галдан бошгот судлал 3 гээд Увс аймгийн энэ Ховд аймгийн засгийн тамийн газар эрдэнэ хурлын тэмдэглэлээр хэвлэгдэж өнөөдөр та бүхний гарт тараагдана. Тэгэхээр бидний явуулаад байгаа бодлого нэлээд их гүн бодлоготой энэ ойрдын түүхийг Галдан бошготын түүхийг судлах шаардлагууд их байна. Ойр судлал хамгийн гол зангилаа цэгүүдэн бол Галдан бошгот судлал юм байна. Галдан бошготыг дэлхийд маш олон хүмүүс судалж байна. 7-8 нэр хүмүүс энэ Галдан бошгот судлаар олон оронд докторийн зэрэг хамгаалсан байна. Нэгэн зэтэй зохиол ütсэн байна. Бараг 200 шахам энэ Галдан бошготтой холбоотой өгүүлэл гарсан байна. Энэ юу хэлээд байвал Галдан бошгот судлал тэгээ олон оронд
юу гэвэл заавал том судлагдах юм а гэсэн одоо ойлголтыг шивдэн шүүд өгч байгаамаа. Галдан Боширт хааны байгуулсан Ховдын түүхийн Алтан цадиг оршуу ном бүтээлийн үзэсгэлэн 8 дугаар сарын 2-оос 3-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм а.